За лойлондоо үргэлжлүүлээ бичлэг хий. Тасарчлаа утсан мэн. За энэ ингээд нөгөө танаад шорон шигтгсэн лойлнууд маань. За тэгээд та бүхэн энийг 3 4 багц гараад ирэхээр зэрэг энэ салаанаас нь одоо энийгсэндээ энэ сугнаас нь гарсан ишийг бас ингээ нэг навч гаргаад багц цэцэг гаргаад нэг навчин ингээд ийм урт ургаад аяндаа үзүүртэй ингээ багц цэцэг гараад ирэн тэгэхээр зэрэг үзүүрийн тайраал ингээ сугнаас нь нэг багц цэцэг гаргаал дараагийнхан сугнаас ингээл лойлноос яг гол ишнээсээ нэг юм 3 юм 4-ийг аваад тэгээ сугнаас нь нэг юм 2 юм 3-ыг авахд чинь л тэгээл 7 8 багц олно шүү. Нэг өндөр болохгүйгээр тэгэл нэг юм энэ хэрэгтэй гадаа тарихад болол энэ хөлөмжний лойлыг ингээл салаанаас нь одоо энэ ингээд салаанаасаа ингээд ургацсан байгаа зү. Тэгэхэд энд бас ингээд нөгөө салаанаас нь салаа гараад ирсэн. Би энийг авчих хэрэгтэй энэ сугнаас нь гарсныг нь. Тэгэл энийг одоо энэгээр нэг багцл байхад болно доо. Энэ сугных бол ингээд тайраад авчихсан. Тэгэл сугнаас нь 1 2 3 4 5 тэгээд энэтэй ингээд 6 багц байхад энэ жоохон махтай ингээд 6 байхад болно. Энийг бол тэгээ бүр 6 сарын сүүлээр бараг 7 сард байна уу? 7 сард энтер суулгасан байгаа. Таналт хийгээд та бүхэн бүр 6 сарын 10-даар энтер ингээд шууд үндэслүүлчихэд энэ шиг ингээд бүр үндэсчихгүй шоронд суулгахгүйгээр ингээд үндэслүүлчихэд шоронд суулгах юм бол тэгээд ингээд намхаа ургуулад авах юм бол зөндөө их лойл одоо ингээд энэ сухныхын навчтай ингээд цог ингээд ургуулад лойл авчиж болно шүү. Тэгвэл их өндөр ургахгүй. Тэгэд бүх лойлондоо ингээд нөгөө мод татгаж өгнөр нь гэхгүй юм амар авахгүй юу. Энэ ингээд дандаа нөгөө суугных нь навчнаас гараа тарьсан лойлнууд маань юм байна. Хөөрхөдөө энэ сугнаас гарсан лойлнууд энэ цэцгний дунд хүртэл хараа ингээд ургалж юмсаа өгөөд ийж байгаа хараа. Сугнаас гарсан энэ лойлнуудыг болохоор би ерөөсө халгаа хийж өгөөгүй. Тэгээд шууд жоохон нүх гаргаал тэгэл ерөөсө суулгаад байсан лойлнод шүү дээ. Эднэр ерөөсө тэг хайж ахаар хайрын юм да гэж зүгээр шигтгсэн. Жохон бүр бараг хуран чинээ юмнуудыг ингээд шигтгсэн байгаа байхгүй юм. Тэгэхэд ч одоо ийм сайхан ургацсан хараа. Тэнт хүртэл нэг жохон юм энэ нөгөө цаана нөгөө газрын айлан байгаа. Тэгэхэд чинь энд нэг ганц ширхэг лойл өгнө гэдэг чинь тэнд. Тийм учраас та бүхэн одоо лойл хэрвээ гадаа тарьж ургуулж байгаа бол эртхэн тариад энэ хараа энэ хөөрхөө ингээд жинсэн өгөөд энд хаана л талбай байна уу тэр болгонд авчиад ингээд шигтгсэн төмөстэй цуг үйж гинөө. Энд нь төмөсний навчин шарлчиж ингээд оргцаа. Тийм учраас та бүхэн одоо лойлоо энэ хараа энэ цэцгэн дунд бол зөндөө байгаа. Хумсан цэцэг нь бол айгүй хүчтэй төрөд орох чинь хумсан цэцэг жижигхэн байхад нь тайлцсан байхгүй энэ хараа. Энэ лойл гээл орох чинь ийм хүчрэг энэ эко лойл болохоор өстэй айгүй хүчтэй ургана хаач ургана. Энийгээ тэгээд та бүхэн тарихтаа 6 сард шууд ингэж гадаа тариад шахааны явна. Энэ тэгээд энэ замбраагүй манайх нөгөө талбай авах болохоор би энд ингэж нэг настай өхрийн нүдээ хүртэл ингэ шигтгээ хийчихсэн. Нэг настай өхрийн нүднүүд мань хүртэл цуг. Лаалтайгаа цуг ингээл ойрхон хийчихсэн бас ургаж байгаа. За ингээд та бүхэн лойлоо ингэж ургуулаарай.
Тэгэд ингээд өвсөр очиад өгвөл их сайн. Ер нь энд бордоо халгаан бордоогоор бортсон. Тэгээд энэ нөгөө хашааныхаа өвсийг хадаад ингээд өчөөд өгсөн айгуу сайн витамин болж байгаа. Тэрнээс зүгээр нүх гаргаал цоолол тарьсан лойлнууд байгаа. Зэн гадаа нөгөө сарвчин тарьсан лойл маань нэг иймэрхүү байна. Тэг би өчтөр энэ рокколо гэдэг юм нөгөө салаатны навчаар ингээд витамин гээд салаатны навч тайраад ингээд өчөөд өгсөн байгаа нэ. Энэргүй болохоор үхрийн нүдэн лойл жижигхэн юм лойл гарна. Үхрийн нүдэн лойл тэгэд өглөөд ингээд сайхан тоос өртөгээ сайн сэгсэрч өгсөн. Энд болохоор нөгөө шаш маань ингэж сайхан ургаж ийн хараа. Шашаа ингээ явуулчихсан. Шаш нь ингээд лайлтайгаа зэрэгцээд ингээ сайхан ургаж байна. Ингээ сэгсрээд тоос өртөгээд 9-10 цагийн хооронд ингээ тоос өртөөгөл их сайн ургана. Чинээс сайн сууж өгнө. Бүр ийм жижигхэн ийм өрлөн лойл инжил тарьсан. Шар тэгээд ийм улаан бүр ийм усан үзэм шиг ийм жижигхэн ийм лойлоос тарьсан байгаа. За холоо нэг юм байна. За би та бүхэнд энэ үхрийн нүдний хойтлоор ингээд энэ тошлооны хойтлоор тарьсан нөгөө үхрийн нүдэн лойлоо харуулъя. Энэ үхрийн нүдэн лойл болохоор яг ийм үхрийн нүд шиг жижигхэн лойл гарна. Тэгээд жижигхэн лойл маань шар лойл гарнаа. Тэгээ ингэж багсааж гарсан хараа хөөрхөн. Ингэж оргосон. Энэ жижиг үхрийн нүдэн лойл. Энд тэгээд ингээд зэрлэгээр урганы ерөөсөө таналт маналт хийх шаардлага байхгүй. Зүгээр ингээд багсаагаад сайхан ингээд гадаа ингэж ургана. 80 см 1 метр зарим нь метр бүр өндөр нь болохоор бараг метр 20-30 болж ах шиг байна уу энэ. Хараа ингээд сайхан ургана энэ. Тарих газар байхгүй нэг болохоор би үхрийн нүдэн лойл болохоор үхрийн нүднийхээ араар тарьцээ. За би цаатлаас айлга хашинд орж байгаа. Та нарт цаатлаас нь харуулбал арай гайгүй харагдах бах. За ийм шар үхрийн нүдэн жижигхэн юм яг үхрийн нүд шиг юм жижигхэн лойл гарна. Таналт маналт хийх шаардлага ерөөсөө байхгүй. Энэ тэгээд балкон дээр тарьж болно. Тагтан дээр, цонхон дээр тарьж болно. Саванд айгуу сайхан ургана. Тэгээд гадаа тарьж болно. Таналт маналт хийх шаардлага ерөөсөө байхгүй. За ийм гоё лойл байгаа. Энэ хараа. Дараасаа эхлээд одоо шар болж байна. За ийм хөрхөн үрлэн амт нь айгүй гоё энэ үхрийн нүд айгүй витаминтэй энэ С витамин ихтэй одоо нимбэг шиг үхрийн нүдэн лойл байгаа их гоё. Тийм амттай. Үхрийн нүдэн лойл маань ийм гоё лойлнууд шин сорт юм хүчрхэг гадаа оргодог лойл тарьсан байгаа. Тэгээ 9-10 цагийн хооронд сайхан
тоос өртөөгээд өгöd байхад бол сайхан ургана. Өхрийнхөө нүдийг болохоор би ингээ боочихсан. Боогод өчгсөн. Тэгэхгүй бол нөгөө лайл маань ургаж өгөхгүй өхрийн нүдээ хураагаад явсан би аминда. Өхрийн нүдээ түүгээд тэгээд сайн хар болоогүйг нь ингээд орхицсан чи бас хөрхөн ургацсан байж. За ийм гоёлол шин сортын шин гоёлол гадаа тарьдаг. Тэгээд жимс шиг усан үзэм шиг ингээд энэ түүгээд итгэхэд айгүй гоё юм. Зүгээр л ингийн гоё амттай болохоор ингээд яг л усан үзэм шиг би ингээд шарлаад бирээд ингээд юм гоё утасны түүгээл аваад байгаа. Орой алга ингээд түүгээл шарлаад ингээд жижиг ингээд оргоцнуудыг нь түүж аваад тэг хоолнд хийгээ салаад малаад яг энэ чигээр нь ингээ хийхэд аюу гоё чимэг болоод их гоё байгаа юм чи. За ингэсэн сарын цагийн хооронд сайхан тоосоо хүртээгээд тэгээ сайхан ургуулад байна. За их цэцгэлээд ирсэн болохоор зэрэг би бас одоо нэг бордоо хийдэг юм уу гэд 10 хэд хоног болоод ирж байгаа юм чи одоо нэг бордоо хийгээж бодоод би сая халгаа хайж авчирлаа. За халгааныхаа 2 сар ингээд дүүрэн халгаа хайчлаад хийдсэн. Энэ халгаа одоо яг ингээд цэцгэлсэн байна. Ингээд цэцгэлсэн юм өрн гарцсан байгаа юм чи энийг болохоор ханд хийгээд шүүхгүй бол ханд хийгээд туслах юм бол өрн унаад бахан халгаа ургана. Тийм учраас би энийг одоо 7 хоног бараг 10 хоног дараад юм бордоо хийгээд ногоогоо услийгээд тэгээд халгаан бордоогоо хийж гэн. Цэцгэлсэн байгаа. Энэ цэцэг нь болохоор айгүй төмрийн агуулмж ихтэй кальци, кали, фосфор тэгэл одоо амьд дээд зэрэг нь сайн. Бүр их сайн. Хавар дөнгөжшийн гарч байгаа үе тэгээд энэ намар ингэ цэцгэлсэн үе нь бол өстой дээд зэрэг нь сайн бордоо. Хавар болвол энийг та бүхэн шууд хайчлаад тэгээд хогны уутанд хийгээд тэгээд гадна талаас нь сайн нүдээд тэгээ нэг хонуулаад маргааш нь шууд хөрсөн дээрээ дэвсэж болно. Тэгвэл үндэслэж ургахгүй тэгээд тэрнээс зүгээр ингээд тайраад гадаа юун дээрээ хөрсөн дээрээ дэвсэж эхлэхээр зэрэг энэ шин үндэс гараад ирэх юм байлээ. Тийм учраас огны уутанд хийгээ сайн нүдээд бүр бяцлаад нүдээд тэгээд ингээд огны уутанд хийгээ нэг хонуулчаар навчнууд нь шолбоогоод нэлцаагаад нөгөөдөг чинь наранд ингээд тавиад огны уутанд битүү уутанд хийгээд байчаар нэлцгаар болцсон байдгийн зөөлрөөд за тэрийг ингээд дэвсэж өгөх юм бол дээд зэргийн сайн бордоо. Тэгэд энэ халгаан бордоо тэгж дэвсэхэд бол ихтэн байрна одоо бордоо ихтчлээ энэ төр гэх юм байхгүй айгуу сайн юм дэвтэй. Тэгээд наранд өөр хатаал тэгээд ургамал өөрөө авах шимт ижил аваад бүр их сайн. Тэгэж хочж өгөх юм бол нэгсэндээ тайраад. Одоо бол хучих ямар ч арга байхгүй. Одоо хочиг гэвэл та нар зөвхөн энэ навчнуудыг хайчилж аваад энэ юу өвөргөө цэцгэлээгүйг энэ навчнуудыг хайчилж аваад тэгээд уутанд хийгээ хогны уутанд хийгээд нүдээд тэгээд бордож болно. За тэгээд одоо энэгээр бордоод өгөхөр 2-3 хоногтын дараа бол амт нэг лойл маань амттай сайхан болно. Улаалт нь сайхан түргэн улааж ирнэ. Цэцгнүүд нь хурдан томорно. Жимсэн маш их сайн. Тэгэд ерөөсөө миний ганц борддог бордоо бол бууцаа илстэй хойлол хөрсөө бол бууц илс хоёроор хийгээл тэгэл халгаагаар бордно да. Хамгийн их борддог бордоо бол тэгэл халгаа хийжээ чинь тэгээ бууц нь ховор олдохгүй тийм бууц гадаа гараад хээр талаас аргалаа хомоолоод төгчнө гэх юм байхгүй тийм амар ховор юм чинь. Тийм болохоор халгаан бордоол дэд зэргийн сайн.
За тийм учраас та бүхэндээ ургацсан нэрүүн байгаарэ. Гоё улаан лойл, амтлаг улаан лойл авч идэе гэвэл ер нь улаан лойл өргөсдгийн их айл айлч болно дөө халгаагаараа бордоод өгөөрэй. За хэд хоног яваад ирсэн чинь өргөсдгийн хураасаа тэгээд ийм амар юм болцснуудыг энэ хураасангүй. Одоо энийг ингэ шарлуулаад шар болохоор нь зэрэг өрийг авна. Энэ том юмнуудынхаа өрийг авах га тэгээд шарлуулах гадна орхицсан байж байна. Тэгэд өргөсдгийн хураасан. За ингэж та бүхэндээ амжилт хүсье. Ургацсан ариун байх болтугай.